Уралдаан эхлэхээс өмнө бид хэд хэдэн зүйлүүдийг тодорхой болгох ёстой. Юуны түрүүнд өмнөх уралдаанаас бид нэг юм зүйлийг тодорхой болгосон. За цаашид нийслэлийн онцгой байдлын газар нийслэлийн амшиг ослоос урьдчилан сэргийлэх энэ зөвлөл яг ямар ажил хийх ёстой юм бэ гэдгийг мэргэжлийн болон бүх шатны байгууллагуудаар хэлцүүлэг өрнүүлээд ингээ бодлоготой болох ёстой л гэдэг тодорхойлол гаргасан. Өөрөөр хэлбэл бид яг юунаас урьдчилан сэргийлэх юм? Тэрнээс хэрхэн урьдчилан сэргийлэх юм? Хэдэн төгрөгийн төсөв гаргах юм? Энийг дүүргийн төсөв баталж байгаа төлөөлөгч нар нийслэл их хурл гэдэг ингээд бүх шатндаа энэ нэгдсэн нэг ойлголтыг авсан байх юм одоо бодлого гаргана гэж хэлэлцсэн, ярилцсан. Өнөөдрийн хурлаар бол одоо урьдчилан байдлаар энэ хэлцүүлгүүд яваад бодлого тодорхойлсон. За ингээд өнөөдрийн энэ зөвлөлийн уралдаанаар энэ бүхнийг танилцуулнаа. Урьдчилаад энэ төлөвлөгөөнд яг юу туссан байх ёстой вэ гэдгийг би онцгой анхааруулж хэлье. Нэгдүгээр Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулахын тулд хийн газ нь шилжиж байгаа. Хийн түлшний аюулгүй байдлыг бид анхаарах ёстой. Тэсэрч дэлбэрснийхэн дараа осол болсныхан дараа очдог биш хэрхэн яаж урьдчилан сэргийлэх үү гэдэг энэ бодлогыг бид нар бас тодорхой гаргаж ирэхэд энэ урьдчилан сэргийлэх зөвлөлийн үндсэн чиглэл байх ёстой. Хоёрт өнөөдөр бидэнд дутагдж байгаа зүйл бол шуурхай удирдлагын төв. За галт төмрийн осол боллоо, объектийн галт төмөр гарлаа. Тэнд очиж байгаа галс өнөөгч нар тэнд даруй одоо нөхцөл байдлуудаа холбооч нараа дамжуулаад удирдлагын төвтэй холбогдоод явдаг. Гэхдээ энд биднэрт ингээд нэгдсэн шугамар тэрийг харах юм боломжтой орчин нөхцөл байх. Бид энэ бодлоготой Улаанбаатар хотыг нэг 19-с 23 байршил хамгийн өндөр зэгт нэг гэж камер тавьж байгаа. Бүтэн Улаанбаатар хотыг хяналтанд авах хэрэгтэй. Галт төмөр хаана гарч ийн төрүүлж бид нар мэддэг байх хэрэгтэй. Дараа нь тэр осол дээр очиж байгаа хамгийн түрүүний галын машин урдаа 360 камертай тавиад нөхцөл байдлыг шуурхай удирдлагын төв рүү нэгдсэн шугамар мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Эндээс мэргэжлийн баг зөвлөгөө өгч хамтарч ажилладаг. Галс өнөөгчд явж байгаа галын машинд явж байгаа үндсэн холбооч нь байгаа. Тэгээ холбоочныг бид нэр дроонжуулах хэрэгтэй. Ийм утаатай болцсон бүсэд очиод бид нар харанхуу тийшээгээ баг өмсөд ордоггүй. Тэндээс бид нар хит ягаан туяа хүний дулааныг мэдэрсэн энэ дрооноор бид нар бас энэ нэгдсэн удирдлагын төвийг системжүүлэх ажиллах хэрэгтэй. Эцэст нь биднэрт өнөөдөр яг юу дутагдаад байна гэвэл сүлжээ харгалзахгүйгээр бүх хүний утсанд аваар ослын дохио ирдэг энэ мэдээллийн систем дутуу байна. Солонгост бол яадаг вэ гэхээр гадны зочин хинч байсан гэсэн шууд л утсаа барьж ашиглаж байгаа бол автоматар мессеж ирдэг. Тэр нь цаг тутам ирдэг. Тодорхой цагуудад. Өнөөдөр хэдгээр хэмжээний бороо авах юм. Хэрэг хэмжээнд халах юм. Иргэддээ бид нар бүх сануулгуудыг өгдөг байх ёстой. Торох зүйлгүйгээр. Тэгээ энэ бол бидний өнөөдрийн шуурхай удирдлагын төв гэж байгуулад иргэддээ энэ мэдээлэх хамгийн чухал зүйл. Энийг өнөөдөр бид нар бол одоо өнөөдрийн уралдаан дээр тодорхой болгож эзлэх хэрэгтэй. Гуравт бид нар бодлоготой ямар зүйлийг тусгаж оруулах ёстой вэ гэхээр үер уснаас урьдчилан сэргийлэх энэ бүх ажил дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Дөрвөн голтой: туул, дунд, улаастай, хөлийн гол гэдэг. 1966 оны үер бол улаастай гол үерснээс болсон. За 2-3 жилийн өмнөх үер бол Сэлбийн далан сэтэрсэн үер. Баянзүрх дүүргийн 43 дугаар хорон дээр маш том одоо нөхцөл байдал үүснийг бүгд мэдж байгаа. Сүүлд дуул холын далан сэтэрсэн. Энэ бүхэн дээр одоо арга хэмжээ авч ажилласан. Тэгвэл яг энэ дөрвөн гол за дээр нь халиа тушингийн асуудал. Өвөл болохоор халиа тушин болдог. Энэ халиа тушингуудын бүх байршлуудыг бид нэрс тодорхой гаргаж ирэх хэрэгтэй. Хоёр л үндсэн арга. Суугшуудаа ухаж, суугчлал бий болгох. За нөгөө нь бол газар чөлөөлөх. Хэдэн байршилд, хэдэн нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай байна. За гуравт нь ус тогтдог гэсэн. Бидний энийг яг эзлэж одоо бид нар дүүрэг нийслэл одоо бусад холбогдох байгууллагуудад энэ төрлийн мэдээлэл зөвлөмжөө гаргаж танилцуулах хэрэгтэй. За дөрөвт нь
бидний хийх ёстой гол ажил бол салбар нэгжүүдийг байгуул. Мэргэжсэн. 3 жилийн өмнө Монгол улсад ковид гарсан дэлхийн нийтэд онцгой байдлын алба гал сүнөгч нар ковидын менежментийг хийгээ явуулсан. Тэгэхээр гал сүнөгч нь гал унтраах ажил руугаа анхаарай. За одоо бусад аврах анги тэр ковид нөхцөл байдалд ажиллах баг бүрэлдэхүүн нь гал сүнөгч биш тусдаа мэргэжсэн албаа гэж байхад энэ гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөмж гаргаж хамтарч ажиллах хэрэгтэй. Объектын гал төмөр дээр нь манай гал сүнөгч нар явна. Бусад ой хэрийн төмөр, аврах ажиллагаа. За мөн одоо энэ ковид олон нийтийг хамарсан эмх самраагүй байдлын үед ослоос өртсөн сэргийлэх, зам тээврийн ослын үед ажиллах гэдэг энэ баг бүрэлдэхүүн бол шинээр байгуулагдж байгаа аврах анги мэргэжсэн зохион байгуулалтанд орж ажиллах нь хамгийн зөв юм. Тэгээ энийг бид нэр цаашид хэвшүүлж ажиллах нь бол зайлшгүй чухал байна. Тавд биднэрт өнөөдөр юу төтгөж байгааг бол энэ олон албан хаагч нарыг байнгын бэлтгэл сургалтад байлгах бэлтгэл сургалтын төв байхгүй. Хангалтгүй. Тэгм учраас энийг одоо бид бий болгох замаар албан хаагчдаараа чадваржуулах замаар олон иргэдийн амнаас олон иргэний эд хөрөнгийг авран хамгаалахад бидний бодлого бас чиглэж ажиллах хэрэгтэй. За 6 буюу сүүлд нь бид нар ерөөсөө дотоод гадаадын олон улсын баг хурлуудыг аливаалах Монгол улстай зохион байгуулахад хамтарч ажиллах хэрэгтэй. Юу хэрэгтэй вэ гэвэл биднэрт ерөөсөө л ноу хав хэрэгтэй. Олон улсад хэрхэн яаж урьдчилан сэргийлдэг, хэдэн зуун жилийн туршлагаар өнөөдрийн хөгжилд хүрэхэд ямар олон алдаа дутагдлуудыг даван туулсан. Бид нар тэр алдаа дутагдыг даван туулсан цаг хугацааг давтаж ерөөсөө болохгүй. Тэнд ашиглаж байгаа бүх сүүлийн үеийн технологи, бүх дадлага туршлагуудыг бүгдийг бид нар мэдж ирээд Монгол улстай Улаанбаатар хотод хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Энэ бол өнөөдрийн одоо амжилтын зөвлөлийн хамгийн нэн тэргүүний ажил. Дээр нь олон улсын баг хурлуудад бид нар олон хүнийг хамруулж чаддаг. Хөл дотооддоо зохион байгуулахаар зардалч баг, олон үндч хүрнэ. Тийм учраас бид нар ерөөсөө дотоод гадаадын одоо ноу хав судлах, танилцуулах энэ сургалт бүх зүйлийг Улаанбаатар хотод зохион байгуулдаг байх хэрэгтэй. За эцэст нь бидний нэг зүйл бол үргэлж ирээдүг хардаг байх. 20-30 жилийн дараах онцгой байдлын энэ гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад бид нар бас бодлогоо чиглүүлж ажиллана. Тэгэхээр өнөөдрийн 10 жилийн сурагчид, өнөөдрийн их сургуулийн оюутнууд бидний ирээдүй, Монгол улсын ирээдүй. Энэ залуучуудыг онцгой байдлын тэр дотор анхны тусламжийг бүгд мэддэг, чаддаг, тусламж үйлчлэл үзүүлж чаддаг. Дараагийн үеийг бэлтгэх хэрэгтэй. Энэ онцгой байдлын албанд аврах анги, бусад үйл ажиллагаанд тусалцаа үзүүлэх, ажиллагаанд явах бэлтгэлтэй, сэтгэл зүйтэй ийм залуучуудыг хамтдаа бэлтгэх хэрэгтэй. Тэгээ энд бол өнөөдрийн одоо бидний хурлын гол үндсэн санал, гол үндсэн чиглэл энд оршиж байгаамаа. За гамшигын эрсдлийг бууруулах нийслэл